Одоо цөмөрө төв тэмүүлэх хүчний тухай ярилцъя. Төв тэмүүлэх хурдтгалыг ярьчихсан шүү дээ. Тэр нь бол ийм хэлсэн. Төв тэмүүлэх хурдтгал нь шугамын хурдны квадратыг радиуст хувааж ирсэн. За тэрийг бүгдээрээ ингэж байгаа тайлбарлая. Нэг ийм тойрогоор бит хөдөлж байгаа гэдээ үзчихье. Радиус векторыг ингээд тэнхлэхээс ингээд зурчлаа. Тойргийн төв ингээд энэ хурдыг нь яаж зурх вэ гэвэл шүргэгч байдлаар перпендикуляраар ингээд зурчнаа радиус векторт. Энэ хурд энэ АЦ энийг дахиад БЦ нөгөөдгөө л ашиглая гэдвэл АЦ БЦ-ийн хурдууд нь ийм байх болно. Яг энэ тохиолдолд төв тэмүүлэх хурдтгал бий болж ирсэн. Тэр нь төв рүүгээ ингэж чиглэж ирсэн. Энд ч гэсэн бас ингээд төв рүүгээ чиглэнэ. Түүнийг бүгдээрээ юу гэж тэмдэглэсэн бэ гэхээр AN гэдэг. Хурдтгал гэдэг нь Ньютоны 2 дугаар хууль ёсоор хүчит шууд бие массад ургуу хамааралтай тий. Энэ масс. Өөрөөр хэлбэл хэрвээ хурдтгал байх юм бол тэнд хүч байна. Нэг дүнгийн хүч байна. Тэр дүнгийн хүч нь хурдтгалтайгаа нэг чиглэлтэй байх учиртай. Хурдтгал хаашаа чиглэж чинь тийшээгээ дүнгийн хүч чиглэх учиртай. Энэ хурдтгал хаашаа чиглэж чинь тойргийн төв рүү чиглэж чинь. Тэгвэл энд байгаа энэ хүч тойргийн төв рүү тэмүүлэх чиглэлтэй. Буюу төвд тэмүүлэх хүч нь өөрөө байх нэ. Төв тэмүүлэх хүчийг янз янзаар тэмдэглэж чинь. F нормал гэдэг ингээд тэмдэглэж чинь. Эсвэл бол F T төв тэмүүлэх гэд тэмдэглэж чинь. Аль нь зөв? M-ийг үрчин N юм байна. Энэ байна. Энэний тоо утгыг бүгдээр яаж болох вэ? Ингэж болно шүү дээ. F T массыг үрчих нь төв тэмүүлэх хурдтгал нь шугамын хурдны квадрат хуваах нь радиус байсан. Ингээд болчихно. Энэ нэгтгэх нь хоёрт нь шугамын хурд чинь өнцөг хурдыг радиусаар үржүүлсэндээ тэнцүү. Энийг орлуулж болчихно. Төв тэмүүлэх хүч тэнцүү массыг үржих нь. За тэр дээр орлуулах юм бол омега квадрат r-ийн квадрат доор нь r болно. Энэ хоёр ингээд хоорондоо устдаад төв тэмүүлэх хүч байна. m-ийг үржих нь өнцөг хурдны квадрат радиус болох нь байна. Ингэж бас олж болдог байх нь байна. Мэдээж хүч юм чинь нэг чинь ньютон байх нь ойлгомжтой. Гагцгүй хаашаага чиглэх вэ гэвэл энд би дахиад нэг тойрог зуръя. Энд одоо би тодорхой шугамын хурдтай эргэжүүлээ гэж бодоход тойргийнхаа төв рүү төв тэмүүлэх хүч маань чиглэх учиртай. За би энэ доор бүгднийг тодор харуулсан байна. Энэ доор энэ маань өөрөө төв тэмүүлэх хүч байх нь энэ ч гэсэн төв тэмүүлэх хүч, энэ ч гэсэн төв тэмүүлэх хүч байх нэ гэж ойлгоё. Энэ хүч нь ямар ач холбогдолтой юм бэ гэвэл хэрвээ энэ хүч байхгүй бол тойрог хөдөлгөөн хийхгүй бит шулуун хөдөлгөөн хийнэ. Тухайлбал альва би ингээд тодорхой v хурдтай хөдөлж байхад түүнд перпендикуляраар чиглэсэн нэг хүч байвал энэ хүч нь тухайн биеийн чиглэлийг үргэлжийн мөнхөд өөрчилж хурдныхын чиглэлийг энэ хүч шүү. Үргэлжийн мөнхөд өөрчлөлт байхаар ямар хэлбэр гарч ирэх вэ гэхээр тойрог хэлбэр гарч ирж идэг. Хэрвээ энэ хүч байхгүй байх юм бол энэ дан ганцаараа ингээд шулуунаар ингээд хөдөлнө. Энэ хүч гарч ирж энэ шулуунаар хөдөлж байгаа энэ векторын чиглэлийг үргэлжийн мөнхөд өөрчлөх нь байна гэсэн санааг илэрхийлнэ. Тийм учраас төв тэмүүлэх хүч байхгүй бол би шулуун чиглэлд хөдөлнө. Энийг битгий мартаарай. Бас дахиад нэг мартахгүй байх ёстой маш чухал зүйл нь энэ дээр гарч ирж байна. Төв тэмүүлэх хүч нь нэг тийм гинт гараад ирдэг хүч биш. Альва тойргийн төв рүү чиглэж байгаа ямар нэгэн хүч төв тэмүүлэх хүч болно л гэсэн үг. Тэрнээс тойргийн төв рүү нэг хүч чиглэж гин. Энэ дээр нэмэх нь экстра буюу нэмэлтээр төв тэмүүлэх хүч гэж байхгүй. Тойргийн төв рүү ямар хүч чиглэж гин тэр төв тэмүүлэх хүч болно гэсэн үг. Энийг битгий мартаарай. Энэ аюул чухал шүү. Тухайлбал төв тэмүүлэх хүч нь утасны таталт, үрэлт, гравитац гэх мэт бодит хүчнүүдээр илэрдэгэ гэсэн байна. Хамгийн тод жишээ утасны таталтыг бүгдээрээ авч хэлэлцээ жоохон дэвшүүлчихье би. Энэ зурган дээр утасны үзүүрт энэ улаан биеийг үрлийг холбож байгаад эргүүлсэн гэнэ. За бүгдээрээ юугаар төсөөлж болох вэ гэвэл ийм юмар төсөөлж болно. Утасны цэнэглэгч байдаг шүү дээ. Цэнэглэгчэл нэг талаас нь барьсан дүүгүрдэд байна л гэж бодчих. Адаптер нь тойргоор хөдөлж ийн гэж бодчих. Тэр адаптерыг барьж байгаа хүчин зүйл нь утас байгаа тийм үү? Утасны татах хүч. Утасны татах хүч хаашаага чиглэж байна гэхээр ингэж эргэж байгаа гэж бодоход
Миний барьж байгаа гарлуу буюу тойргийн төв рүү тэмүүлж байна гэсэн үг. За энэ зурган дээр утасны татах хүч тойргийнхаа төв рүү тэмүүлж байна уу? Тэмүүлж байна. Тийшээ чиглэж байна уу? Чиглэж байна. Тэгвэл энэ утасны татах хүч чинь төв тэмүүлэх хүч болно. Утасны татах хүч нь төвд тэмүүлэх хүч болно гэсэн үг. Тэрнээс утасны татах хүчийг биччихээд дахиад нэмэлтээр бид нар төв тэмүүлнэ гэх дахиад нэмэлтээр тийм нэмэлт хүч гаргаж ирэхгүй шүү. Юу вэ гэвэл энэ Т хүч маань өөрөө угаасаа төв тэмүүлэх хүч болох нь байна гэдэг утгаараа Т тэнцүү төв тэмүүлэх хүчийг яаж олж илаа? mv квадратыг хуваах нь радиус гэж олж ирсэн. Радиус нь энэ радиус. Энэ масс нь бол энэ биеийн өөрийнх нь масс. Хурд нь шугамн хурд, тухайн биеийн шугамн хурд. Ингэж олно шүү. Манайхан. Төв рүү хин тэмүүлж чинь тэр төв тэмүүлэх хүч болно. Төв рүү хинүүс тэмүүлж чинь олон тоон дээр бас ярьж болно. Төв рүү 2 3 хүч тэмүүлж иж болно шүү дээ. Төв рүүгээ. Тэгвэл эдгээрийг нийлүүлээд нэг дүнгийн хүч болгоод тэр нь төв тэмүүлэх хүч болно гэж бодно гэсэн үг. Окей. За жишээ 3-ыг хий. 1 кг масста биеийг 1 м урт нарийн утсаар уйж омега тэнцүү 2π радиан секунд хурдтай эргүүлв. Утасны татах хүчийг ол пик 3-аар аваа гэсэн байна. Ингээд эргүүлсэн байна энийг. Юу бий болох вэ гэвэл ийшээгээ утасны татах хүч бий болно. Энэ утасны татах хүчийг бүгдээрээ T гээе. Энэ нь төв рүүгээ чиглэсэн байна. Тэгвэл энэ утасны татах хүч чинь өөрөө төвд тэмүүлэх хүчтэйгээ тэнцэхнэ гэсэн санааг энд илэрхийлэх нь байна. Түрүүний хэлсэн шиг тэр маань m-ийг үржих нь энэ хурдны квадрат хуваах нь радиус. Энэ радиус нь 1 м гэж өгчихсөн байна. Нөгөө тэгүр өнцөг хурдыг өгсөн байна. Энэ бол өнцөг хурд, шугам хурд байхгүй байгаа тийм. Шугам хурдыг өнцөг хурдтай холбоод яаж болдгийг төв тэмүүлэх хурдаг. Хүчийг нь m-ийг үржих нь омега квадрат r гэж олдог. Энэ дээрээс бүгдээ бодъё. Ингээд утасны татах хүч тэнцүү масс 1 кг омега 2π-ийн квадрат бүхлийнх нь квадрат r нь 1 м. 4-ийг үржих нь π-ийн квадрат. 4-ийг үржих нь 3-ийн квадрат 9 4-ийн 36 ньютон хүч бий болох нэ. Тэрнээс Т-г биччихээ дахиад бид нар төв тэмүүлэх хүч нэмэлтээр бичихгүй. Энийг дахин би анхаарууллаа шүү. Жишээ 4. 1 кг масстай биеийг нарийн утсаар уйж босоо хавтгаад 10 м/с тогтнол хурдтай эргүүлв. Энэ удаад босоо хавтгаад эргүүлж байна. Хүндийн хүч бий болох нь. Тойргийн радиус 0.5 м бол тракторын хамгийн доод болон дээд цэгүүдэд утасны татах хүчнүүдийг бол доод цэгийг N гэчээ, B гэчээ, дээд цэгийг N гээ. Энийг дахид зурнаа. Дахид зурж байгаа тухтайхан шиг бодож шийдвүлээ. Энд ирэхэд тракторын энэ эргэлтийн голын цэг түүнийг O гээ. Эндээс хүртэл нэг юм радиус байна. Эндээс хүртэл нэг юм радиус байна. Энд ирэхэд мөн энд ирэхэд А цэг Б цэг. Энд ирэхэд хурдыг нь энэ хаашаа эргэж байгаа цагийн зүүнний эсрэг гэж бодож шийдвүлээ. Ингээ эргэж байгаа гэж бодож. Энд ирэхэд VB хурдтай болно. Энд ирэхэд VA хурдтай болно. Скаляраар бичээд зөвхөн тоон утгыг нь харах юм бол эдгээр нь хоорондоо тэнцүү 10 м/с юм байна. Тогтмол хурдтай эргүүлж байгаа учраас. Харин А цэг дээр ирэхэд ямар хүчнүүд үйлчлэх вэ гэдгийг бүгдээрээ зуръя. А цэг дээр ирэхэд утас байгаа учраас утасны татах хүч төв рүүгээ тэмүүлнэ. Нэг хүч төв рүү тэмүүлсэн. Дахиад өөрийнхөө хүндийн хүчээр доошоо дарна. Тодорхой масстай учраас босоо тэнхлэг дээр энэ босоо тэнхлэг маань надад юу харуулах вэ гэвэл хүндийн хүчийг тооцох ёстой гэдгийг сануулна гэсэн үг. Энд бол нэг юм G байгаа учраас. B цэг дээр яг. B цэг дээр ирэхэд утасны татах хүч байж л байна. Энэ удаад хүндийн хүч нь энэ доошоо зурагт. M G энэ хэмбэ гэвэл T гэдэг хүч. Энэ ч гэсэн T гэдэг утасны татах хүч байх нэ. Энэ хоёрын хоорондоо ялгаатай учраас D талын татах хүчийг нь TA гэж, до талын татах хүчийг нь TB гэж төв. За одоо бүгдээр А цэг дээр А цэгт хөдөлгөөний тэгштгэл бичнэ. Ямар тэгштгэл бичих вэ гэсэн чинь төв рүүгээ MG төв рүүгээ байна. TA гэсэн хүч ч гэсэн төв рүүгээ байна. Энэ хоёрыг хоёулангийн нэмээд нэг дүнгийн хүч гаргаад ирэхэд тэр нь бас л төв рүүгээ тэмүүлнэ. Тийм учраас энэ маань төв тэмүүлэх хүчтэй тэнцэх нь байна.
Тэр утгаараа TA дээр нэмэх нь mg ингээд дүнгийн хүч n нь төв тэмүүлэх хүч тэр нь m-ийг үржих нь a цэг дээр хурд v-ийн квадрат хуваах нь радиус. b цэгт яах юм? За энэ b гэдэг энэ цэгт хэдүүлээ. TB маань төв рүүгээ тэмүүлээд байна. mg маань төв рүүгээ тэмүүлэхгүй байна. Энэ хоёрын хооронд нь хасаад нэг хүч гарч ирнэ. Хасаад ямар хүч гарч ирэх вэ гэвэл TB-гээс хасах нь mg гэдэг нэг юм жижигхэн вектор энд гарч ирнэ. Энэ жижигхэн вектор маань саяны миний бичсэнчлэн TB-гээс хасах нь mg гэдэг утгатай вектор. Энэ харин хаашаа чиглэж байна гэхээр төв рүүгээ чиглэж байна. Энэ төв рүүгээ чиглэж байгаа юм бол энэ нь төв тэмүүлэх хүч болох нь гэсэн. m-ийг үржих нь v-ийн квадратыг хуваах нь r болно гэсэн. Одоо ингээд TA болон TB-г нэгээр нь олъё. TA тэнцүү. За би шууд ингээд бичлээ шүү. m-ийг нь хаалтны гадна гаргаад v квадрат хасах нь g юм байна. b гэдэг бол m-ийг хаалтны гадна гаргаад v квадрат r нэмэх нь g юм байна. Одоо бүгдээрээ орлуулъя. Масс нь 1 кг юм байна. Нэгийг үржих нь хурдныхын квадрат 10-ын квадрат 100, 100-г r тугаана. Радиус нь юу хэд байсан? 0.5 байсан юм байна. 100 хуваах нь 0.5. Энэ 200-аар нь хасах 10. 200-аас 10-аас 190 ньютон. За энэ харагдаж байна уу? B дээр явах нь адилхан 100 хуваах нь 0.5 нэмэх нь 10. Энэ удаад 210 ньютон гарах нэ. За ингэж бүгдээрээ олно шүү.